За сайн бацхан хүн амын дунд өвчний эрт илрүүлэг өрсөн сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой хэдхэн тохын тандал тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаарх мэдээллийг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За хэдхэн дох гэдэг нь хүний дархал хомслын вирусыг вирусээр үүсгэгддэг дархлын олдмол хомсдол үүссэнтэй холбоотойгоор өчүүн эмгэгт өртөмхий болох олон төрлийн халдвар өвчлөөр илрэх эмчлэгдэх боломжтой архаг явцтай халдварт өвчин гэж тодорхойлж байна. За хүний дархал хомслын вирусын халдвар нь 1981 он анхны тохиолдолд бүртгэгдснээс хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд 80 орчим сая хүн халдварлаж 40 орчим сая хүн энэ халдвараар насварснаар нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаа халдварын нэг болж байна. За хүний дархал хомслын вирус гэдэг нь ретровирусын бүлэгт багтдаг РХ агуулсан вирус байгаа. За энэ вирус нь хүний бие махбодод гэмтсэн арьс салстаар нэвтрэн орж ирээд гол бай эс олох CD4 гэдэг маркерыг агуулсан эсүүдтэй очиж холбогдох энэ боломж бий болсон тохиолдолд тухайн эстэй халдварлах ийм нөхцөл бүрддэг. За ингээх явцад CD4 гэдэг маркераас гадна бусад ко-рецепторууд энэ эсийн гэмтэлд нөхцөлдүүлдэг учраас энэ эсийн гэмтлүүд үүсдэг юм байна гэж судалгаагаар тогтоогдсон. За хүний дархал хомслын вирус нь CD4 гэдэг энэ маркертай очиж холбогдоод за улмаар эсийн дотор талд нэвтэрч ороод РХ-гээ ДНХ болгож хувиргаж уургийн нэлэгжилтийг явуулдаг. За ингээх явцдаа тухайн эсийн халдварлсан энэ шин чанар өөрчлөгдөж бусад халдвартай холбоотойгоор уургуудыг нийлэгжүүлснээс харийн шин чанар бүхий ийм эсийг үүсгэж гин гэж ойлгож байна. За ингээд тухайн халдварлсан эсээсээ маш олон тооны провирус үүсгэх замаар эсээс гадагшлаад за энэ үед нь болохоор халдварлсан эсийн тухайд бол эсийн хөтөлбөр түүхэл буюу апоптоз гэдэг юмд ороод тухайн эс бол ингэж өхөж задардаг бахнэ. Тэгэхээр энэ нэг удаагийн цикл нь халдварлсан цаг хугацаанаас хойш маш удаан хугацаанд ингэж үргэлжлээд явхаар вирусын тоон олшрох. За эсвэргээрээ хүний дархлааны гол эсүүд болох CD4 маркертай Т лимфоцит эсүүд, макрофаг эсүүд, цэртэнд эсүүд гэх мэтийн энэ эсүүд үхэж задарснаас болоод дархлаагаар хамгаалагдах боломжтой энэ эсийн үйл ажиллагаанууд алдагдаад өвчин эмгэгт өртөмхий байдлыг бий болгодгоо гэж ингэж ойлгож байна. За хүний дархал хомслын вирус нь гадаад орчинд тэсвэрлэх чанар бол маш багатай ийм вирус байгаа. Тийм учраас маш богино хугацаанд дараагийн бие махбоддоо нэвтэрч орох нөхцөл бүрдэхэд халдвар дараагийн хүндээ дамждаг юм байна гэж. За энэ нь бол хамгийн насанд хүрсэн хүмүүст нийтлэг бий болдог энэ тохиолдол нь хамгаалтгүй бэлгийн хавьталд ороход дамжин халдварлах нь. За үүний зэрэгцээгээр халдвартай цус цусан бүтээгдэхүүн, доонрын дэрхтэн ариутгаагүй зүү тариур бусад эмнэлгийн багж хэрэгслэр дамжин халдварлах энэ нөхцөл бол бүрдэж идэг. За үүний зэрэгцээгээр халдвартай ихээс жирэмсэн байх үед за мөн төрөх үед төрсний дараагаар хөхний сүгээр хооллох явцад халдварлах боломжтой байдаг ийм халдвар бахнэ. За халдвар дамжихад саяны бидний дурдсан нөхцөл замууд байхаас гадна дамжих эрсдлүүд бол биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор үүсчиж болдог. Ялангуяа цус сэлбүүлэх, доонрын идэрхтэн шилжүүлэн суулгах гэх мэт энэ нөхцлүүд бол нөлөөлнө. За үүний зэрэгцээгээр халдварт өртөхөд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл бол тухайн хүний амьдралын хэв маяг бэлгийн зан үйл байдаг бахна. За үүнээс гадна эрхэлж байгаа ажил мэргэжлийнхээ онцлогтой холбоотойгоор мөн халдварт өртөх эрсдлүүд бол бий болж идэгөө. За хүний дархал хомслын вирусын халдвараар халдварласнаас хойш энэ халдвар маань архаг явцтай өвчлөлийг үүсгэдэг. За ингэхдээ үүсгэгч дөнгөж нэвтэрч орж ирсний дараагаар маш их идэвхтэйгээр CD4 эсүүдийг голчлон маркертай эсүүдийг голчлон гэмтээгээд за энэ үед нь болохоор элд судлалын шинжилгээн дээр илэрхгүй байгаа энэ үеийг нь цонх үе гэж бид нэрлэж байна. Өөрөөр хэлэх юм бол бусад халдвар төвчөнтэй адилхан нууц үе гэдэг ойлголтыг хэрэглэхэд жоохон хязгаарлагдмал болж ирж байгаа ийм асуудал байгаа. За тийм учраас бид нар ямар нэгэн эрсдэлд өртсөн байх энэ тохиолдол болзошгүй байвал тухайн хүнд 3-7 хоногоос 3 сарын хугацаанд цонх үеийг тооцож давтан шинжилгээ өгөхийг зөвлөх нь илрүүлэлтийг үр дүнтэй явуулахад ач холбогдолтой байх нэ. За үүний зэрэгцээгээр нууц үеийн хугацаанд үйлчлүүлэгчид халдварын шинж тэмдгүүд илэрч болно. За гэхдээ энэ нь болохоор бусад халдварт өвчний үед илэрдэг шинж тэмдгээс өвөрмөц ямар нэгэн онцлог
бол байдаггүй. Ерөнхий халдвар хордлогын шинжүүд бол илэрнэ. Дээрэс нь энэ халдвар хордлогын шинж тэмдгүүд нь одоо халдвар авсан хүмүүсийн 25-аас 65% нь маш богино хугацаанд илрээд өнгөрдөг учраас одоо тухайн шинж тэмдгийг энэ ХТХ-ийн халдвартай байна гэдгийг таньж мэдхэд бол төвөгтэй ийм байдлыг бол бий болгодог. За үүнийг нь бид нар анхдагч өвчлөлийн үе гэж ингэж нэрлэж байгаа. За үүнээс цаашаа эмнэлзэн үе шатууд маань эхэлнэ. Эмнэлзэн үндсэн 4 үе шатанд хувааж ангилна гэдгийг одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байдаг. За хүний дархал хомсдын вирусын халдварын 1-р үеийг шинж тэмдэггүй гэж нэрлэдэг. За энэ нь болохоор халдвар авснаас хойш одоо 5, 10 түүнээс дээш жилийн хугацаанд бол үргэлжилдэг. За ингэхдээ тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдэг огт илэрхгүй байх юм уу? Эсвэл тунгалгын булчирхаанд томрол илэрч болно. За ингэхдээ тунгалгын булчирхай ямар нэгэн шалтгаангүйгээр биеийн олон хэсэгт одоо томорно, өөрт нь ямар нэгэн шинж тэмдэг зовөр байхгүй. За тэгээд маш удаан хугацаанд аажим одоо шимэгдэж алга болох юм одоо байдлаар илэрч болдог байна. За үүний дараагаас тэмбүү өвчний 2-р үе, 3-р үе, 4-р үе гэсэн байдлаар одоо үе шат даймжран явагдана. За хөнгөн үе шатанд бол 2-р үеийг бид нар хөнгөн үе гэж нэрлэж байна. За 3-р үеийг нь давшингуй үе, 4-р үеийг нь хүнд үе гэж нэрлэнэ. За эдгээр үеуд нь тухайн хүний бие махбодын байдал, дахин халдварласан байдал. За одоо дээрэс нь бид нар ретровирус эсрэг эмчилгээнд хамрагдсан байдал, эмчилгээний одоо үр дүн, эмийн төсвөржилтийн байдал гэдээ маш олон зүйлүүдээс хамаарат одоо энэ дараачийн үе шатанд шилжих хэсэг нь бол хамаарч тодорхойлогдож байна. За эдгээр үеүүдэд илэрж байгаа шинж тэмдгийн байдлыг аваад үзэхээр үндсэндээ тухайн хүн одоо биеийн шалтгаангүйгээр алдах буюу турах, за гүйлгэх, шалтгаангүйгээр халуурах гэсэн үндсэн шинж тэмдгүүдээс гадна бусад эргэтэн тогтолцооны талаас тунгалгын зангилаа, томрох, арьс алстаар, тууралт гарах, олон эргэтэн тогтолцооны одоо гэмтэл илрэх, за бүр одоо өвчний хүнд үе шатанд ороод ирэхээр хорт хавдраар өвчлөх гэх мэт одоо маш олон хувилбарын илэрлэлээр бол илэрч гарч ирдэг байна. Тэгэхээр эдгээр шинж тэмдгүүд нь хүний дархал хомсдын вирусын халдварт одоо халдварлаагүй байгаа энэ хүмүүсээс одоо ялган танихад бол зарим бэрхшээлтэй байдлыг бол бий болгож болох учраас одоо дараах мэдээлэлүүд биднээс анхаарах хэрэгтэй болж байна. За энд нь юу бах вэ гэхээр ямар үед ХТХ-ийн шалтгаантай эмэг өөрчлөлт гэж үзэх вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй болж байгаа. За энд нь тухайн одоо илэрж байгаа эмэг өөрчлөлт маань аль ч насныханд үүсч болно. Жишээлх юм бол одоо зарим халдварын тухай салхин цэцэгч гэдэг юм уу тийм ээ халдварт моллюск гэдэг вирусын халдварын тухайд ихэнхдээ хүүхдэд илэрх. За капушин сарком гэдэг одоо хавдрын тухайд судснаас гаралтай хорт хавдрын тухайд 45-аас дээш насны эрэгтэйчүүдэд ховор илэрх гэх мэтэр юм насны бас онцлог байдаг болвол хүний дархал хомсдын вирусын халдвартай хүмүүст ямар нэгэн насны ялгаагүйгээр тохиолдно. Өөрөөр хэлбэл бэлгийн идэвхтэй насны хүмүүс саяны эмгэг одоо байдал их одоо элбэг тохиолдож ивэл бид нар бас энэ дэр сэжиглэх боломжтой гэсэн үг. За үүний зэрэгцээгээр илэрж байгаа өөрчлөлтүүд маань тухайн одоо эмгэг байдлынхаа хүнд явцтай тархмал гэмтэл үүсгэх байдлаар одоо жишээлх юм бол ам залгуурын одоо бид нар кандидоз үүсгэж цаасан дээр өнгөцгөн байрлалтай ихэнхдээ одоо 1 см орчим хэмжээтэй тийм ээ тийм гадуураа цайвар өнгөр бүхий ийм гэмтэл үүсээд тэгээд цайвар өнгөр нь одоо ингээ хуулахад доор нь баг зэргийн улаасан ийм одоо салстын гэмтэл мэдэг ажиглагддаг болвол ХТХ-ийн халдвартай хүмүүст маань энэ гэмтэл маань маш их том талбайг хамарсан. Өөрөөр хэлбэл хээл, залгуур, хүүхэн хэл тийм ээ тагнаа гэх мэт ингээд нийтэд нь хамарсан маш их зузаан шаргал өнгөтэй одоо ийм өнгөр үүсээд за тэгээд тэр өнгөрийг хуулж авахд төвхтэй хуусны дараагаар одоо доороос нь цус шүрэх байдлаар гих мэтэр ийм хүнд байдлаар илэрч болно. За тэгтэл зарим тохиолдолд тухайн одоо эмгэг маань тийм ховор тохиолддог эмнэлзүүн гаж хэлбэрүүдээр өвөрмөц бус хэлбэрүүдээр бас тохиолдож болно. Тийм учраас энэ дээр бас эмч нар маань бас анхаарлаа хандуулах нь зүйтэй. За үүний зэрэгцээгээр хүний дархал хомсдын вирусын халдвартай одоо энэ тохиолдож байгаа маш олон төрлийн халдвар болон бусад эмгэг байдлууд маань одоо тийм архаг одоо хэлбэрүүдэд шилжих хандлагатай. Өөрөөр хэлбэл ойрхон тахилт өгөх хандлагатай. Тэгэхээр бид нар одоо аман дээр нь байнга одоо херпес гарсан амны булангийн цууралт байнга илэрж байгаа гэдэг юм уу эсвэл одоо энэ хамар дайврын өрөвсөл тийм ээ хатгаа гэх мэтийн энэ өвчлөлүүд одоо маш ойрхон давтамжтай илрээд байгаа хүмүүст бол ХТХ-ийн халдварыг бас байж болзошгүй маа гэж ингэ сэжиглэх нь зүйтэй. За дээрэс нь одоо энэ ХТХ-ийн халдвартай хүнд илэрж байгаа халдвар болон бусад өвчин эмгэгүүд маань одоо бидний өдөр тутамдаа хэрэглэдэг стандарт эмчилгээндээ үр дүн муутай байдаг. Тийм учраас арай өндөр тунгаар арай удаан хугацаанд хэрэглэх юм хэрэгцээ шаардлагууд бий болдог. Тэгэхээр энд бичигдсэн байгаа энэ одоо онцлог шинжүүд
бидний одоо үйлчлүүлэгчид хэрвээ ажиглагдчих юм бол ХДХВ-гийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөхийг одоо зөвлөх нь зүйтэй байна гэж ингэж ойлгож болох нь. За ХДХВ-гийн халдвартай хүнд илэрдэг энэ өөрчлөлтүүд дотроос хамгийн их элбэг тохиолддог нэлээд одоо өргөн хүрээний өөрчлөлтөөр илэрдэг ийм эмгэгт бол арьсны өөрчлөлтүүд, арьс хастын өвчлөлүүд бол хамаарагддаг. За тэгэхээр энэ дээр одоо гадны маш олон судлаачдын хийсэн судалгаагаар ХДХВ тогтоо өвчтнүүдийн дунд бараг 90 орчим хувьд нь арьс хастын талаас өөрчлөлт илэрдэг гэдээ ингээд үзсэн. За тэр байтугай арьс хастын өөрчлөлтөөр нь тухайн хүнд илэрж байгаа өвчний үе шатыг бас баримжаалан тогтооход ч гэсэн бас ач холбогдолтой юм байдгаа гэж ингэж үнэлсэн байдаг. За арьс хастын өөрчлөлтүүдийн тухайд маш олон эмгэг байдлуудад илэрч болно. За энэ дотроо хамгийн элбэг түгээмэл тохиолддог нь халдварын өөрчлөлтүүд байна. За яагаад гэвэл бактерийн шалтгаантай, вирусын шалтгаантай, за шимэгч ил биенээр үүсгэгдсэн, за мөн хавдрын шалтгаантай одоо ийм шимэгчийн шалтгаантай одоо халдварын өөрчлөлтүүд бол арьсан дээр тохиолдож болно. Мөөгөнцрийн шалтгаантай гэх мэт. За тэгтэл үүнээс гадна тодорхой бус эмгэг жамтай дерматозууд бас нэлээд түгээмэл тохиолддог. За харин өвчнийхөө одоо сүүлийн шатанд орохоор хавдар одоо хортой болон хоргүй хэлбэрийн хавдрууд одоо нэлээх өргөн тохиолддог юм байна гэж. Тэгэхээр маш өргөн хүрээнд арьсны өөрчлөлтүүд илэрдэг гэж ингэж ойлгож болох нь. За энээр бид нар жишээ олгоод ам залхуурын кандидозын зургийг харж байна. ХДХВ-гийн халдвартай хүнд илэрсэн. Тэгэхээр амны хүндэд нэлэхүүд нь хамарсан маш их зузаан шаргал одоо өнгөр бүхий тийм ээ ийм одоо мөөгөнцрийн шалтгаантай гэмтэл үүссэн байна. За энэ үүнээс гадна амны булангийн цууралт одоо маш их элбэг тохиолддог. За ингэхдээ бактерийн шалтгаантай тэрэн дотор стрептококкын шалтгаантай одоо ийм үүсгэгддэг боловч ХДХВ-гийн халдвартай хүнд бактерийн шалтгаантайгаас гадна мөөгөнцрийн шалтгаантай хавсарсан хэлбэрээр тохиолдоод тэгээ маш их одоо эдгэрэлт удаантай, ойрхон тахих хандлагатай ийм одоо амны булангийн цууралт одоо бас ажиглагдаж болох нэ. За ХДХВ-гийн халдвартай хүнд маш олон өвчнүүд тохиолдож болно гэж бид нар одоо сая ярьсан. Бүгдийг нь одоо тоочж барна гэвэл өнөөдрийн хичээлийн тухайд бол багтахгүй байх гэж бодож байна. Гэхдээ ХДХВ-гийн халдварын одоо үед бас илэрч болдог зарим эмгэг өөрчлөлт бол одоо өвөрмөц онцлогтой байдаг. Эдгээрийг нь одоо олон улсад ХДХВ тохыг заагч өвчин эмгэгүүд гэж нэрлэдэг байгаа. За эдгээрийн одоо 3 эмгэгийг үндсэнд тоот нэрлэж болно. Тэрний нэг нь бол энэ амны үсрэг лейкоплаки гэж нэрлэгддэг. Вирусын хавсарсан халдварын улмаас үүсдэг ийм эмгэг байдал байна. За гол нь яаж илэрх вэ гэхээр хилний хажуугийн одоо шүдтэй нийлж байгаа гадаргуугийн энэ одоо хэсэгтэр цайвар өнгөтэй өнгөр үүссэн юм шиг харагдана. Гэхдээ энэ нь бол нөгөө шүдтэй хүрэлцээд байгаа гадаргуугийн хилний хөхөлгүүд ургаж томорч одоо ингэж гарч ирсэнтэй өндөрссөнтэй холбоотойгоор одоо үүсэж байгаа ийм эмгэг байдал байдаг. Тийм учраас усаад үзэхэд бол арилдаггүй ийм онцлогтой. Эхний үедээ одоо тэнд баг талбайг хамарсан ийм үед бол үйлчлүүлэгчид ямар нэгэн зовөр илэрхгүй байж болно. Харин одоо эхний зурган дээр байгаа шиг тийм ээ халдвар маань энэ эмгэг байдал маань нэлээд даймжирсан үед бол баг зэргийн хорсох тийм ээ юм идэх үед болон одоо өвдөх зэрэг шинжүүд одоо илэрч болдог бахнэ. За үүний дараагаар ХДХВ-гийн халдварын 4-р шатанд нэлээд элбэг тохиолддог юм хавдар бол Капушин сарком гэдэг хавдар байгаа. Тэгэхээр энэ Капушин сарком гэдэг байгаа энэ хавдар бол судасны эндотелисийн гаралтай ийм хортой хавдар. Гэхдээ 45-аас дээш насны эрэгтэйчүүдэд ховор тохиолддог. За ХДХВ-гийн халдваргүй хүмүүст бол тийм удаан томрол явагддаг их удаан явцтай хавдар байдаг бол ХДХВ-гийн халдвартай хүмүүст толб гөвдрүүтэй тууралтаар илэрч эхэлж гараад тэгээ маш хурдан богино хугацаанд томроод ийм бараан хөхөлбөр өнгөтэй туруу зангилааг үүсгдэг. За улмаар энэ нь зөвхөн арьсан дээр биш сас дээр байрлаад магадгүй одоо биеийн одоо дотор байрлаж байгаа дотор эртний хэсэг дээр ингээд үүссэн үедээ эндээс одоо цус алдах харин насанд одоо эрсдэлд орох ийм одоо боломжтой байдал эмгэг байгаа. Тэгэхээр энийг бол мөн одоо хоруу явцтай явагдаж байгаа энэ эмгэг нь зөвхөн ХДХВ-гийн халдвартай хүмүүс тохиолдгоо гэж үздэг учраас ХДХВ тохыг заагч эмгэг гэж нэрлэдэг байна. За үүний зэрэгцээгээр пневмоцист каринагаар үүсгэгдсэн хатгалгаа гэж эмгэг байдаг. За энэ нь болохоор эмнэлзэн хувьд бусад шалтгаантай хатгаагаас ялгагдахгүй боловч цээжний эрдэнэтгэн зурганд гарч ирж байгаа эмнэлзэн өөрчлөлтөөрөө одоо ялгаатай байдгаа гэж ингэж дүгнэдэг. За ингээд бид нар эмнэлзэн хувьд ХДХВ-гийн халдвартай гэж хэрвээ сэжиглэж байгаа тохиолдолд хүний дахал хомслын вирусын халдварыг илрүүлэх шинжилгээг хийснээр одоо тухайн халдвартай эсхийг нь одоо ялган тогтоох ийм боломжтой байгаа. Тэгэхээр олон улсад ХДХВ-гийн халдвар илрүүлэхийн шинжилгээ үйлчилгээг үндсэн 2 төрлөөр одоо бид нар явуулахыг бол бидэнд эмч чимэлгийн мэрэгжилтнүүдэд зөвлөж байна. За нэгдүгээрт нь юу бах вэ гэхээр эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч чимэлгийн мэрэгжилтнүүд
одоо өдөр тутамдаа орж ирж байгаа үйлчлүүлэгчтэй саяны ярьсан эрсдэлтэй байдлуудыг үнэлээд за тэгээ зөвлөгөө өгсөний үндсэн дээр ХЭДХ-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдуулахыг одоо зөвлөмж болгож байгаа. Үүнийг нь үйлчилгээ үзүүлэгчийн санаачлагаар хийгдэх шинжилгээ зөвлөгөө гэж ингэж нэрлэдэг. За үүнээс гадна олон нийтийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад тулгуурласан сайн дурын зөвлөгөө шинжилгээний үйлчилгээ гэдэг үйлчилгээг мөн зөвлөмж болгодог. За энэ нь болохоор одоо эмнэлэгт хандж байгаа хүмүүс маань өөрсдөө одоо халдварын байдлыг тодорхойлох зорилгоор сайн дурын үндсэн дээр хандаж одоо шинжилгээ үйлчилгээнд хамрагдахыг бол хэлж байна. Тэгэхээр ийм хоёр байдлаар бид нар энэ үйл ажиллагааг одоо явуулах боломжтой. За Монгол улсад эрүүл мэндийн сайдын 2017 оны 305 тоо тушаалаар батлагдсан бэлгийн замаар дамжих халдвар ХЭДХ тохын тусламж үйлчилгээний удирдамжинд эрүүл мэндийн байгууллагад энэ дотроо улс болон хувийн хвшлийн эмнэлэгт одоо ялгаагүйгээр тийм ээ үйлчилгээ үзүүлж байгаа мэрэгжилтнүүд өөрийнхөө санаачлагаар дараах одоо хүмүүсийг одоо шинжилгээнд зөвлөгөө өгсөний үндсэн дээр хамруулна гэж ингэж заасан байдаг. Тэгэхээр маш олон бүлгийн хүмүүсийг одоо энэ дээр бол хамруулах боломжтой. За тухайлах юм бол ХЭДХ-ийн халдвартай байж болзошгүй, онцлогдоогүй тийм ээ ийм тохиол бүх насны хүмүүсийг хамруулахыг зөвлөдөг. За ХЭДХ-ийн халдвартай эхээс төрсэн одоо хүүхдүүд, за нярай, за ХЭДХ-ийн халдвартай одоо хамт амьдарч байгаа хүмүүсийг, за дээрэс нь нэмээд одоо бэлгийн замаар дамжих халдварын хавьтгчийг, дээрэс нь одоо сүрээтэй бүх үйлчлүүлэгчийг наснаас одоо хамааралгүйгээр за эрсдэлтэй бүлгийн хүн ам, эмзэг бүлгийн орон гэргүй ядуу хүмүүсийг, за хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийг, за вирус гепатитын одоо цочмог болон архаг хэлбэрээр одоо өвчсөн үйлчлүүлэгчдийг, за бүх төрлийн мэс ажилбар хийлгэж байгаа, мэс ажилбарт орж байгаа үйлчлүүлэгчийг, за эрүүл мэндийн байгууллагад эмнэлэгт хэвтэх шалтгаанаар хандж байгаа үйлчлүүлэгчийг, за тэгээд одоо бэлгийн замаар дамжих халдвартай хүний бэлгийн хавьтгчийг, за ямар нэгэн шинж тэмдэггүй байсан ч гэсэн тийм ээ бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх энэ одоо шинжилгээнд гэр бүл болж байгаа хүмүүсийг, за бэлгийн замаар дамжих халдварын одоо шинж тэмдгийн улмаас эмнэлэгт хандсан үйлчлүүлэгчийг, за хугацаа цэргийн албанд одоо татагдж байгаа иргэдэг, за дээрээс нь жирэмсэн эмэгтэйг бол энэ шинжилгээнд үйлчилгээ үзүүлэгч санаачилж зөвлөгөө өгсөний үр дүн дээр шинжилгээнд хамруулна гэж ингэж заасан байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар эрүүл мэндийн байгууллагад хандж байгаа бүхэл хүмүүст одоо энэ илрүүлэг гэдгийг зүйлийг одоо хийж явах шаардлагатай байна. За тэгээ зөвлөгөө өгсөний үр дүнээр шинжилгээнд хамруулж явах хэрэгтэй байна гэдгийг одоо ингэж батламжилсан байна. За ХЭДХ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний тухайд хамгийн өргөн түгээмэл хэрэглэх боломжтой шинжилгээний арга бол хурдвчилсан сорил байгаа. За хурдвчилсан тест нь одоо шээс нь зөвхөн цуснд ээлцэнд одоо илрүүлэхээс гадна шээс шүлсэнд мөн одоо илрүүлэх энэ онцлогооны аргуудыг одоо өргөн хэрэглэх боломжтой болсон байна. Тэгэхээр манай улсад мөрдөгдөж байгаа одоо удирдамжийн дагуугаар эрүүл мэндийн байгууллагын бүхий шатлал хурдвчилсан тестийг ашиглаад одоо ХЭДХ-ийн халдварыг илрүүлэх боломжтой байна. За үүний зэрэгцээгээр аймаг дүүрэг, за тусгай мэрэгжлийн төвүүд, халдвар төвчин судлалын үндэсний төвүүдэд болвол дараагийн одоо агсан түвшний лабораторийн шинжилгээнүүдийг хийснээр бид нар халдварын онцлог одоо тодруулах. За ингээд халдвар төвчин судлалын үндэсний төв дээр Western blot гэж буюу тархан давцын одоо шинжилгээгээр тухайн халдварыг одоо эцсийн байдлаар оншилсноор одоо халдварын тохиолдлыг оншилж бүртгэж одоо эргэн мэдээлдэг юм ахнэ. За үүний зэрэгцээгээр халдвар төвчин судлалын үндэсний төвд бид нар халдварыг одоо эрт илрүүлэх, ялангуяа эхээс хүүхдэд дамжсан халдварын тохиолдлыг илрүүлэх, бэлгийн хавьтгчид халдварыг эрт илрүүлэх зорилгоор одоо бусад молекул биологийн онцлогоонд тулгуурласан энэ онцлогооны аргуудыг хэрэгжилж байна. За мөн хүний тархал хомслын вирусын халдвартай онцлогдсон хүмүүсийн тухайд дархлааны одоо эсийн гэмтлийн байдлыг тодорхойлох зорилгоор дархлааны эсүүдийг тоолох, вирусын ачааллыг тодорхойлох эдгээр шинжилгээнүүдийг бол хэрэгжилж байгаа байх нэ. За эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан дээрх одоо удирдамжинд өрх сум тосгоны эрүүл мэндийн төвд хүний тархал хомслын вирусын шинжилгээний одоо хурдвчилсан шинжилгээ ашиглан илрүүлэг хийхдээ дараах одоо бүдүүвчийг ашиглана гэж ингэж заасан байдаг. Тэгэхээр хурдвчилсан тестийг одоо тавьж үзээд эерэг гарсан тохиолдолд бол бид нар дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад одоо сорцыг илгээх шаардлагатай. Харин эргэлзээтэй гарсан тохиолдлыг бол давтан шинжлэх, тэгээд эерэг байна уу, сөрөг байна уу гэдгээс хамаарат арга хэмжээг ялгаатай байдлаар авна. Сөрөг байгаа тохиолдолд бол бид нар цонх үеиг гэдэг зүйлийг заавал одоо тухайн үйлчлүүлэгчид үнэлээд тэгээд давтан шинжилгээ өгөхийг зөвлөх ийм шаардлагатай байдаг бахнэ.
За хүний дахал хомслын вирусын халдвар нь вирусын шалтгаантай үүсгэгдэж байгаа бүрэн эмчлэх боломжгүй ийм эмгэг боловч халдвартай онцлогдсон бүх хүнд бид нар дараах 4 чиглэлээр эмчилгээ хийснээр амьдралын чаднарыг сайжруулах, за цаашлах юм бол наслалтыг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа. За энэ дотроо бол ерөнхий засал эмчилгээ буюу ажил амралтын дэглэм, хоол, хөдөлгөөн, сэтгэл санааны байдлыг нь засах замаар эмчилгээ үзүүлэх. За дагалдах илэрж байгаа халдвар болон хорт хавдрын эсрэг эмчилгээг явуулах, эсийн болон шингэний дархлааг дэмжих эмчилгээнүүдийг зөвлөдөг. За сүүлийн жилүүдэд ретровирусын эсрэг эмийн бэлтгэлийг бид нар өргөн хүрээнд хүртээмжтэй хэрэглэх боломжтой болсон. Ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2014 оны удирдамжаар ХДХВ-гийн халдвартай онцлогдсон хүмүүс эсийнхаа тооноос хамаарахгүйгээр энэ эмчилгээнд хамрагдах боломжтой болсон. Ингэснээрээ ХДХВ-гийн халдварын өвчлөл эхлээгүй байгаа эрт үедээ ч гэсэн эмчилгээнд хамрагдсанаар хэвийн ХДХВ-гийн халдваргүй хүмүүстэй адилаар эрүүл амьдралын чадвартайгаар амьдрах юм боломжийг бий болгож байгаа. Тийм учраас олон улсад энэ ретровирусын эсрэг эмчилгээний хамрагдалтыг 90% хүргэх, эмчилгээний үр дүнтэй байдлыг 90% хүргэх зорилтуудыг дэвшүүлж байгаа. Гэхдээ энэ зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд бид нар заавал нийт хүн амынхаа дунд халдвартай байж болзошгүй тохиолдлуудыг илрүүлэх юм хэрэгцээтэй, шаардлагатай байгаа учраас өнөөдрийн бидний явуулж байгаа энэ хүн амын дунд тэлрүүлэг хийх үйл ажиллагаа чухал ач холбогдолтой маа. Ийм учраас та бүхэнд ХДХВ-гийн халдвартай илэрсэн байж болзошгүй юм тохиолдлуудыг тусламж үйлчилгээ үзүүлэхдээ өнөөдрийн энэ хичээл дээр ярьсан зүйлээ бас анхаарч ажиллаарай гэж ингэж хүсэж байна. Тэгээ та бүхний ажилд амжилт хүсье.